За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хаа хичээлхэн ээлж дугаараар 3 зүйлийг үзүүлье. За энэ 3 бичлэгийг ингэж зэрэг оруулаад одоо нэг юм постэр хийсэн байгаа. За энэ маань болохоор нөгөө нэг сэтгэл чинь хамгийн их амилдаг газрыг зориороо гэдэг тийм ээ. Ийм 3 ийм байгалийн 3 ийм бичлэгийг ингэж давхар оруулбал бас их гоё юм сонирхолтой эффект гардаг юм байлаа. За дараагийнх нь болохоор би болохоор нөгөө энэ Dog Mom гэдэг нэг ийм юу гаргасан байгаа шүү дээ. Маг t-shirt 2 гаргасан байгаа. За та нар хэрвээ энэ манай дэлгүүрийн pets гэдэг dog гэдэг орох юм бол энэ байгаа тийм ээ. Энэ dogны аяг байгаа. За энэ 4 янзын өнгөтэй. Энэ тийм ээ 11 ийм 15 ийм арай ийм мөндөр юутэй. За 11 оос гэхээр ийм хэмжээтэй байгаа. Тэгээ өнгө нь болохоор хар ягаан тийм ээ. Тэгээ хөх ийм ногоо ийм 4 янзын өнгөтэй байгаа. За фотолокны хувьд бол бас яг энэ сайзаар энэ дизайнераар фотолог гаргасан байгаа. Тэгээ та нар ингээ орой харах юм бол 3x хүртэл байгаа. Тэгээ өнгө нь болохоор цагаан Chambray гэдэг цагаан цэнхэр. За тэгээ энэ арай бараандуу тэгээд pepper гэдэг хэлдэг юм билээ. Тэгээ ivory гэдэг энэ шаргалтай өнгөтэй blossom гэдэг юм ягаан өнгөтэй ийм t-shirt-нууд хийсэн байгаа. Тэгээ өнөөдөр энэнийхээ нэг юунд зориулаад тийм ээ промошн зориулаад нэг ийм юу хийсэн байна. Постэр хийсэн. За энийг та бүхэнд яаж хийснийг үзүүлээ. За 2 постэр хийсэн байна. За тэгээд дараа нь нэг ийм юу хийсэн байгаа. За энэ бол ерөөхдөө айгүй амархан өмнөж бас нэг иймэрхүү тийм ээ дизайнд гаргаж ирсэн санагдаж байна. За тэгээ энийг хийхин тулд эхлээд бид яг Dog Mom гэдгээ эхлээд бичнэ. За бүдэр эхнээс айгүй амархан хийчихээ. Энэ айгүй амархан юу байгаа. Тэгээ энийг ингээд нэлээд жоохон том болгоод за тэгээ энэ Dog Mom гэдэг маань ерөнхийдөө нөгөө нэг юм cute тийм ээ хөөрхөн юм стилтэй учраас Pacifico гэдэг энэ фондыг ашигласан байгаа. Тэгээ энэ фонд маань угаасаа бас хөөрхөн юм нэг юуны тийм ээ юутэй. За тэгээ энийг ингээд юу яа олон болгож хуулна. За ингээд би 5-ыг л авсан байна. Иймэрхүү өнгөчий. За энийг бид нар яг нөө хуулна. За энийг хуулахын тулд copy to clipboard гэж дараад за тэгээ энэ маань ингээд хуулагдаад хэлж дээ тийм үү. За хуулагдчихлаа гэдэг чинь тийм үү. Тэнгүүд нь шинээр доотлон шинээр пэйж нэгээд за энэ дээр яг нөө энэ зураг оруулж ирнэ гэсэн үг. За энэ маань ингээд зургийн файл болчихж байгаа байхгүй юу. За тэгээ энийг бид нар яах вэ гэхээр энэ image blender гэдэг ап руугаа очиж жоод энэ radial гэдгийг ингэж дарна. За тэгэхээр энэ маань нэг юм бүрхий нэг юм уусалттай маягийн тийм ээ иймэрхүү юу болчихно. Яачч болно. За ингээ голыг халууд тэгээ save гэдэг ингээ дарчихсан. Тэнгүүд энэ маань ингээ юм ууцалттай юм шиг болчихж байгаа. За тэгээ бид нар энэ дээр нөгөө нэг реклам зургийг авчир тавина. За энэ дээр бид нар апплод руу очиж жоод за би болохоор энэ зураг надад хөөрхөн санагдаад байна. За энэ зургийг тавьчих. За энэ зургаа бол ингээд яачаад энэ болохоор Gemini-гаар зурулж авсан байгаа. За тэгээ энийг яг background энийг арилгачих. За тэгэнгүүт энэ хүний маань юун зураг нь ингээд ороод ирчих штэ. За энэ болохоор нөгөө энэ бас нөгөө Gemini-гийн өөрийнх нь лого байгаа учраас энэ логог нь бас арилгачихсан. За энэ арилчлаа тийм ээ. За одоо ингээд за энэ зураг маань нөгөө нэг одоо энэ цаад юун дээр ингээд цаадлынх нь бол шаргал өнгөтэй. Тэгэхээр энийгээ жоохон тодруулъя гэдэг юм бол бид нар энэ зурган дээр юу өчөж болно? Outline өчөж болно. За shadows руу оржоод outline гээд за тэгээ энэ outline-ыг хар биш цаанаар өчвөл илүү гой цэвэрхэн болно. За юм болж байна тийм ээ. За тэгээ хоёрын хэмжээг нь бас томруулж жижигрүүлчих болно. За нэг иймэрхүү хад болж байна. За ингээд яг энэ Dog Mom гэсэн юуны рекламыг бас нэг иймэрхүү реклам хийчих болно гэсэн. За энийг бол янз бүрийн юм дээр ашиглаж болно. За хоёр дахь нь болохоор за энэ. За энэ нь болохоор юм 3 зураг оруулсан байгаа. За би болохоор энэ бүгдийг Gemini-гаар зурулж авсан байгаа. За эхлээд бол бид нар энэ дээр элемент руугаа очиж жоод дөрүүлж юу аавна. За тэгээ нэгээс сайхан ингээд голыг нь олчин тийм ээ. За тэгээ өнгийг нь болохоор би тийм зөөл ногоо өнгө авсан байгаа. Энэ ногоо өнгөр
За төвшөө бас элемент рүү очичоод бид нар ийм трапезын дүрстэй юу аав. За нэг shape руу орж авал авчих штэ тийм ээ. За тэгээ нэг алих нь ингээд за өнгийн бас адилхан бид нөгөө нэг юм зүйлх юм нөгөө өнгөөр аваад за тэгээ хойныхаа юуг нь ячааг бол энэ арталт нь оруулах юм бол бас арай ус цэвэрхэн болчих юм гэж цэвэрхэн авчих магадгүй. За тэгээд энэхээ арталт нь нөгөө юу аавна фрейм аавна. За фреймийг бол фрейм руу ороод авчих штэ тийм ээ. За тэгээ энийг бол яг нь ингээд оруулаад өгчин. За тэгээд ингээ бас нөгөө талд нь ингэж оруулж өгнө. За тэгээд яг нь position руугаа очиж энэ хоёроо хоёуланг энэ хоёрынхаа арталт нь оруулж. За тэгэх юм бол иймэрхүү маягтай болж өгч юм тийм ээ. За тэгээ апплод руугаа очиж нөгөө зургнуудаа оруулна. За би нэгэнд нь болохоор энэ яг нөгөө нэг юу ууж байгаа тийм ээ. Энэ татуулгтайгаа энэ цамцтайгаа энэ зургийг нь оруулжлаа. За нөгөө талд нь болохоор бас юм алхаж байгаа нэг явж байгаа хүний зураг оруулчих. За энэ маань бас нөгөө подол гэж өмссөн байгаа хүний зураг юм тийм ээ. За энэ хоёр маань илүү жоохон тодроод ахын бол бас яг нь бид нар transparency-г жоохон ингэ бүдүүрүүлчих жолно шүү. Тэгвэл энэ зураг маань бас яг нь жоохон ингэ бүдэг болчихж штэ. За энэний наатал дээр нь бид нар нэг юу авчир тавина. За энэ ямар юу авчваа гэхээр тийм ээ. Distress draft texture гэдэг энийг авчих юм бол иймэрхүү юу болно шүү. За энэ маань ийм доорч насчлахгүй очиж дээш нь алгачих. За нэг иймэрхүү болчих чинь тийм ээ. За хоёрыг артлын texture энэ бас арай илүү ингээд тодроод хам бол бас энийхээ transparency-г ингэж бууруулчих болно зэ. За тэгээд нааталт нь бас бид нар яг нь зураг оруулж ирнэ. За би болохоор сая энэ бенчин дээр сууж байгаа энэ хот энэ зургийг авчлаа. Энэ бас яг хөөрхөн. За энэ зургийг бол яг нэмэлт тодор нь ингээд за тэрний ханаг бэкграунд энэ бас энэ артлынх нь энэ бэкграунд ингээ харилцаач гэх юм бол иймэрхүү зураг болох нь тийм ээ. За иймэрхүү маягаар бас хийвэл бас зүгээр юм байна гэж би бодлоо. За дараах нь за 1 2 энийг ингээ хийчин тийм ээ. За дараах нь болохоор энэ big band-тэй энэ юу аа. За энэ бол явтаа ерөөхдөө амархан бид нар өмнө нь бас хийжсэн шүү дээ тийм ээ. За big band гэдэг авчин. За ер нь бол яг мөлийн өндөр юутэйг нь авал би сая энэ автостаг нь авсан санагдаад байна. За энийг авсан энэ гой тод зураг санагдаад энийг авсан. За энийг бол яг нь голд нь ингээ голыг орлуулад за тэгээ энэ дээр юу оруулна? Дүрс оруулна. Элемент рүү очиж жоод ийм дүрс авна. За энэ дүрсийг болохоор гоё жоохон ингэ зүүн болгочтой гоё ийм тод ягаан өнгөөр авсан байгаа. Ийм ягаан өнгөөр. За тэгээ энийг за энэ кодыг авчиж болно шүү. FF0070 гэсэн ийм код байна. За тэг яг энэ нийш нь ингэж аваад жоохон ингэ томруулсан ч болно. Гэхдээ ер нь бол нэг зэвтэр тайл зүгээр нэг их амбас оруулмаар юм билээ. За тэг энийг ингээ хоёр давхарлчин. Тэгээ наатлынх нь болохоор яг нь цагаан өнгөөр сонгох хэрэгтэй. Гэт тийм ээ. За тэг энийг яг бас дээдлэлт нь бас адилхан авна. Энэ яаныгаа дээр нь дээдлэлт нь ингэж аваад за энэ цагааны ч гэсэнтэй авчих ингээд оруулчихлаа зүгээр. За тэгээ энэ артлынх нь бүр артлынх нь байгаа зургийг нь яг нь бас ингэж хоёр хувилна. За энэ урталт нь ингээ гаргаад ирнэ. За тэгээ энийхээ бэкграундыг арилгач. Тэгэнгүүт энэ зураг маань энэ лугоо ороод ирж байгаа. За тэгээ доод талаас нь энэ арилгачих юм бол энэ маань энийхээ дээлөө ингэж орж ирж байгаа юм шиг тийм ээ. Ийм гоё эффект орж ирж байгаа шүү тийм ээ. За энийг нь болж за ингэж хийвэл билүү гоё юм тийм ээ. За энийг ингэж хийдэг ахнаа. За тэгээ сая нөгөө нэг энэ гурван юутай энэ юу вэ штэ тийм ээ. Энийг хэдүүл яаж хийдэг харъя. За энийг бол бүр руугаа оржоод хом руугаа орчижоод видео гэж сонгоно. За видеон дотроос нэг юм гар утасны видео штэ мобайл видео гэж ороод. За энэ фрейм руугаа очиж энэ grids гэж жаад. За энийг лугоо оронгууд чинь юм янз янзын хуваагдсан юм. Юунууд ба тэгэхээр бид юм 3 юутай оруулах жаас энэ 3-ыг тарчин тэнгүү тийм 3 зураг
зураг видео оруулах юм 3 хэсэг үүсчинэ гэсэн үг. За энийхэн доотлолт нь энэ бланк гэдэг авчихсан. Тэгээд тэгэх юм бол энэ маань бас юм бланк артлынхны энэ юуг нь бас өнгө мөнгөний сойд болно энэ юуныхаа дэвсгэрийнхаа. За дэлгүүгээ юунуудаа видеонуудаа оруулна. За видеонууд руу оруулахын тулд бид нэр видеос руу очичоод за энэ дэр нь за би болохоор хамгийн дээдлэлт нь тийм ээ бич гэж оруулсан баа. Тэгээд бичний видеонууд тийм ээ бичтэй видеонууд харъя. За гоё бичтэй видеонуудаас би юм бас мод зоттой бас мостой энэ бас айгуу тажгүй юм байна. За энийг оруулчихъя. За дараагийнхтай энэ ой мод гэж оруулсан баа. Forest гэдэг тийм ээ. За тэнгүүт энэ гоё мод зоттой ойтой юм шиг тийм ээ. Энэ бас нэг хөдөлж энэ илүү хөдөлж байна үү те. За дараагийнх нь болохоор mountains гэдэг уулнууд гэдэг тийм ээ. За тэгээ би болохоор энэ уулыг авсан байгаа. Нэг. За тэгээ яг энэгийн хэмжээ юуг нь жоох урт болгоод ингээд энийг бас ингээд урт болгочих болно. За тэгээ энэ дээр нь бас яг хөө за текст оруулахдаа би юу яасан баа? Текст гэж ороод. За тэгээ энийг тийм ээ. За энийхээ юуг нь фонд нь болохоор энэ арай өргөн энэ фонд аягүй зүгээр санагдаад энийг авчлаа Leaks Spartan гэд. За тэгээ ингээл яхана жоохон томруулаад ч юм уу жижигрүүлээд энэ хаяа голд нь ингээд авчихна гэсэн. За тэгээ яг энэ дээр нь энийг бас нөгөө нэг энэ тексттэй тийм ээ юу яа гэвэл эффект рүү анимашн руугаа оржоод юу ячиж болно. Надад болохоор энэ Clarify гэдэг нь илүү таалагдсан. Одоо энэ юу яаж байгаа юм шиг тийм ээ. Тэгээ энэ яг энэ хадэр ингэж тааруулаарай. За энэ нь болохоор ингээд нэг нэгээр гарч ирж байгаа юм шиг тийм эффект ордог байгаа. За тэгээ аудио дээр нь болохоор би нэг юм байгалийн аяар бол энэ nature гэдэг. За энийг оруулж чинь жоохон байгалийн аянд ажиг юм шиг байна. За тэгээ бүгдээ ингээд сонсож үзье. За ингээд өнөөдөр хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.